Вы смотрите... Та гоо сайхны гэлрээ шоуг үзэж байна. Энэ шоу нь аз жаргалгүй болсон. Гэхдээ энэ байдлаа өөрчлөхийг хүсэж буй эмэгтэйчүүдийн тухай шоу юм. Би өөрийгөө саарл хулгана л гэж мэдэрдэг. Төслийн мэрэгчлэтнүүд тэдэнд туслахад бэлэн байна. Бүх зүйл бүтнэ. Чи зүгээр ч нэг энд ирээгүй шүү дээ. Алив хүчтэй. Тэдэнд оролцогчийг өөрчлөх, өөрсдийгөө хайрлаж сурахад 3 сарын хугацаа бий. Ведущий. Шинэ оролцогчийн танилцуулгыг үзэхээр төлөөлөгчд маань цуглжээ. Тэдэнд ямар сэтгэгдэл төрөх бол? За бүгдээрээ харцгаая. Тэгье. Сайн байна уу? Намайг Ирина гэдэг. Би бараг 40 хүрсэн. Би нөхөр 2 хүүхэдтэй, шинжлэх ухааны ажилтан. Өөрийн ажилдаа дайчгүй амжилттай яваа. Миний ээж бас шинжлэх ухааны ажилтан байсан. Би илүүдэл жинтэй. Би өөр дээрээ илүүдэл 10 кг жинг зөөж яваа. Тэрнээс их байхаа тэр камер руу харж ярихаас ичээд байгаа нь харагдаад байна. Тийм ээ. Иннээс олж би өөртөө итгэлгүй байна. Ялангуяа тойл руу санамсаргүй харах үед миний сэтгэл гутрал уламжлал мэгдэж байдаг. Миний бодлоор үндсэн шалтгаан нь тэр өөртөө итгэлгүй байгаа учраас энэ нь гадаад төрөхт нь нөлөөлж байна. Тэр зүгээр нуугдаж байна. Тэгээд хайж байна. Тийм ээ, айж байна. Миний гадаад төрх өөрийгөө хэрхэн мэдэрч байгаа байдал надад таалагдахгүй байна. Тийм болохоор би гоо сайхны гэлрээ төсөлд хамрагдахыг хүсэж байна. Надад таалагдж байна. Тэрний дотоод сэтгэлд амар амгалан авчрах талаас нь ажиллах юм бол зүгээр гэж надад санагдаж байна л да. Өөрөөр хэлэх юм бол илүү эерэг байдал. Би энийг хийж чадна гэдэг өөртөө итгэх итгэлийг суулгаж өгөх хэрэгтэй гэж би бодож байна. Ах уу? Аав сайхан өсгөө. Санал нэгтэй байна. Би авчирхаар явлаа шүү. Тэг. Такси. Пока Лёша едет... Лёшог ирэх хүртэл оролцогчийнхаа талаар илүү ихийг олж мэдээ. Намайг Ирина Данилович гэдэг. Би 39 настай. Өөрийгөө саарл хулган шиг л мэдэрдэг. Тэр хурал зөвлөгөөнүүдэд оролцож хүмүүстэй их харьцдаг. Гэхдээ энэ нь их тухгүй байдаг бололтой. Би хүмүүстэй танилцахаас ичдэг. Би ямар ч олон нийтийн арга хэмжээнд оролцдоггүй. Бид гадаа тоглохоор гарахад миний ээж өөр ээжүүдтэй харьцдаг. Ээж өөртөө итгэлгүй байдаг бах. Анх удаа уулзсан хүний анхаарлыг чи юугаар татдаг? Юугаар ч татдаггүй. Огт юу ч байхгүй. Би статистик дундаж сааралд орчинд амьдарч байгаа саарал хулгана. Ирагийн өөртөө итгэх итгэл нь өндөрт оршдгүй. Ира өөртөө тийм ч хайртай биш. Өөртөө маш их шүүмжлэлтэйгээр ханддаг. Та нар намайг зорж ирж надтай ажиллаж байгаа болохоор өөр хаашаач сатаарахгүй байгаа. Тийм учраас л энэ 3 минутын хугацаанд та нар намайг сонирхож олон талаас нь харж байгаа. Гэтэл энд өөр олон хүн байсан бол та нар намайг хамгийн сүлд харна. Ира нөхөртөөгөө уулзнаа хүртэл азтай тохиолдол гэж үздэг. Миний нөхөр ч гэсэн намайг хамгийн сүлд анзаарсан. Бид богино хугацаанд хамт ажиллаж байсан. Тэр надаас өмнө олон бүсгүүчүүдтэй уулзаж байсан. Тэр олон бүсгүүчүүдтэй бүтээгүй болохоор л намайг анзаарсан. Бид хамт байхад сайхан байсан учраас хамтын амьдралаа үргэлжлүүлсэн. Тэгээд гэр бүл бий болсон. Олонний дунд дуусахад бүсгүүд маань хувцс тусалдаг. Би өөрийн хувцсны сонголтуудаа багшийн загвартай гэж тайлбарлах байсан. Миний дуртай хувцс гэвэл хар бараан. Ийм ажил хэрэг цагтай цамц мөн миний гоёыг нуудаг байх хэрэгтэй. Би өөртөө хэд гоёмсог даашин завхаас айдаг. Гоёмсог даашин зөмсчихвэл би өөр дээрээ анхаарал татах шүү дээ. Нэг удаа л өмсөж явахдаа өдөржингөө ицсэн. Ийш тийш явахгүй хүмүүст баг үзэгдэхийг хичээж байсан. Үннийг хэлэхэд бариу даашинз гэдэг бол миний мөрөөдөл. Гэхдээ Ира өөрөө өмсөж чадахгүй байгаа. Үүний шалтгаан нь ичиж байгаагаас гадна илүүдэлжин болж байна. Би өөр дээрээ илүү 10 кг жинг зөөж яваа гэдгийг мэдэж байна. Айл гартаа 5 кг туухаа бариад тэрийгэ тавих газар олдохгүй байгаа юм шиг үргэлж надтай хамт байдаг. Турахыг хүсээд удаж байна. Олон оролдлого хийсэн. Гэхдээ мэдэхгүй юм. Нэг бол бид удамшлын хувьд тарган байх хандлагатай юм уу да? Шатаар дээш гарахад хэцүү. Автобусанд амжиж суух удаан хугацаанд алхахад хэцүү байдаг. Би амархан ядарч эхэлдэг. Хоолны дэглэн барьсан ямар ч байсан эрүүл хооллохыг хичээж байсан. Үрдүн өгсөн эсхийг хэлж мэдэхгүй юм. Мэдээж хэрэг би өөх тостой хоол их идэж байсан. Хям, майнууз гэх зэрэг. Өөртөө маслыг зузаан түрхэж өгөөд үнэхээр амттай. Мэдээж хэрэг би зөв хоолдог байсан болоо энд бүгд байхгүй л байх байсан. Ира өөртөө итгэх итгэлгүй. Гэхдээ өөрчлөгдөх шийдвэрийг гаргасан. Би өөртөө итгэж байна гэх зэрэг хүчтэй мэдэгдэл хийхээс айж байна. Гэхдээ мэдээж хэрэг би өөр дээр ажиллахад бэлэн байна. Тиймээс би төсөлд оролцохоор хүсэлтэд явуулсан. Ямарваа сорилтонд бэлэн байна. Төслийн мэргэжилтнүүд маань 3 сарын хугацаанд саарл хулганыг цоглог бүсгүй болгон хуургаж чадах болов удахгүй олж мэдээ.
Харин энэ үеэр Лёша аль хэдийн ирсэн байна. Лёша тэрэнд мэдээг дуулах үеэр Ира ямар нэгэн сэтгэл хөдлөл гаргах болов? Би одоо Иринад төсөлд хамрагдахар болсон гэдгийг дуулгахаар ирээд байна. Ирина одоо өөрийгөө ямар ч хүмүүсийн дунд анзаарагдгүй гэж бодож байгаа. Тэгвэл төслийн төгсгөл гэхэд бид тэрнийг илүү нээлттэй ямар ч нөхцөлд од болж гялцдаг хүн болгосон байхаар хийчих болно. Би суугаад компьютерийнхаа ард ажиллаж байсан. Материалуудыг хянаад бас хайснаа олж чадахгүй кофеч хуржигсан байж байтал хаалга онгоогоод Намайг кофегоор дайлах уу? тэгэлгүй яах вэ? Сайн байна уу? Сайн байна уу, Ирина? Ямар гинтийн бэлэг вэ? Тэр миний гал тогоонд ороод ирлээ гэж үү? Би ихэндээ итгээгүй. Энэ цэцгийг танд Баярлалаа. нэгдүгээр та төсөлд орохоор болсон. Ура! Би төсөлд оролцохоор болсныгоо одоо л мэдэрч байна. Одоогийн байдлаар та ямар ч орчинд хүмүүсийн дунд байхдаа бие барьдаг гэдгийг би мэдэж байна. Энэ зөв үү? Тийм ээ. Таныг цэцэглүүлэхийн төлөө бид хийжээх болно. Үнэхээр гинтийн таатай байлаа. Миний сэтгэл санаа маш их өргөгдсөн байна. Маргаашнаас эхлээд та шимт хичээлийн зөвлөгтөд уулзж байх болно. Та бидний өгсөн бүх зөвлөмжүүдийг дагаж мөрдөхөд бэлнэ үү? Тийм ээ. Таныг тээврий санаа зовх хэрэггүй. Нууцаар хэлэхэд олимпийн наадам дээр бүр хэцүү байсан. Уулзах хүрдлээ. Баяртай. Баяртай. Алдартай хүн манад ирсэн миний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд хангалттай биш. Гэхдээ бид энийг нэмэгдүүлэхээр ажиллана. Тиймээ төслийн хугацаанд би өөртөө илүү итгэдэг болно. Өөртөө итгэж цаашид амьдралыг илүү хялбараар хардаг болно гэж найдаж байна. Гэхдээ бид ингэж л болчихно гэж найдаж байлаа. За яах үргэлжлүүлээд ажиллах хэрэгтэй болж маргааш өглөөний яра Herbalife Nutrition-ийн шин тэжээлийн зөвлөгтөд уулзахаар ирсэн юм. Ирина сайн уу? Сайн байна уу? Суугаарай. Намайг Элизабета гэдэг. Би ойрын 3 сарын хугацаанд чиний шин тэжээлийн хувийн зөвлөх байх бол. Тэр маш эерэг хүн байна. Өөрийн ажилдаа мэргэсэн гэдг нь харагдаж байна. Намайг Ирина гэдэг уулзахтаа таатай байна. Гадаад байдлыг хараад шууд багш гэж санагдсан. Өдрийн турш хэрхэн хоолдог талаараа ярихгүй юу? Өглөөний хоолнд каш иддэг. Үннийг хэлэхэд өдрийн хоол гэвэл байгааг нь л оройн хоолоо хийт оройтуулах тал бий. Хоолтын талаар мэдлэг дутаж байна. Чиний хамгийн дуртай хоол юу? Би эрдэнэ шишт дуртай. Нарны хэлтэрхий идэж байгаа юм шиг. Эрдэнэ шиш гэдэг бол нүүрс ус шүү дээ. Ирина, хоёлоо одоо чамайг тусгай жин дээр зогсооно. Тэр чиний бодичин биологинаас мөн надад хэрэг болох бие махбодын хэд хэдэн чухал үзүүлэлтийг харуулна. Ингэснээр би чиний өдрийн хоолтын хөтөлбөрийг зөв зохистой тодорхой байдлаар гаргаж өгч чадна. Жин дээр зогсож байхдаа намайг даах нь уул гэж бодож байлаа. Миний жин миний бодож байгаагаас их гэдгийг би мэдэж байсан. Энэ хүмүүсийн өмнө үнэхээр ичиж байна. Өнөөдрийн байдлаар чиний жин 69 кг 600 г. Бараг л 70 байна шүү дээ. Аимшигтай тоо байна. Хөнгөн хүлээж авч байгаа юм шиг. Гэхдээ гунигтай байгаа нь харагдсан. Чиний нас паспортон дээр бичигдснээр 39. Тийм ээ. Гэтэл биологийн нас 54 байна. Тэрний хувьд цохилт болсон нь харагдаж байсан. Миний биологийн нас ийм өндөр гарна гэж хүлээж байсангүй. Би аль хэдийн эмээ болчихож. Би энтэйгээ тэмцэх хэрэгтэй. Би одоо хэрхэн ажиллахыг чанд ярьж өгье. Сонсъё. Нэгдүгээрт хамгийн чухал ажил нь чи эрүүл амьдралын хэм маягийн клубт явдаг болно. Энэ бол нэгэн зорилгоор нэгдсэн хүмүүсийн ирдэг газар. Тэд зөв хоолой сурахыг, сайхан харагдахыг, мөн сайхан бие үлдэртэй байхыг хүсдэг. Гэхдээ би тэнд юу хийхээ мэдэхгүй байна. Дасгал хийх юм уу? Харилцан ярих юм уу? Өдрийн турш хэн юу иддэг гэдгээ илрүүлэх юм уу? Тиймээс би баг зэрэг сандарч байна. Дараа нь бид нэг сайхан тэмдэглэл хөтлөнө. Тэнд чи өдрийн турш идэж байгаа бүхэн болон ууж байгаа зүйлээ тэмдэглэх болно. Энийг хоолол тэмдэглэм гэдэг. За, би өдрийн турш юу идсэн Лизад үнэхээр сонирхолтой юм байх та. Миний бодлоор энэ чи уйтгартай шүү дээ. Бид чиний өглөөний хоолыг өөрчилнө. Каш гэдэг бол гайхалтай хоол. Гэхдээ эн чинь нүүрс ус. Гэтэл өглөөний хоол уураг, өөхтөөс нүүрс ус амин дэмийн хувьд тэнцвэржүүлэгдсэн байх ёстой. Чиний өглөөний хоол Herbalife Nutrition компани алуу юунда. Энэ бүтээгдэхүүн бидний хоол боловсруулалтын системийг дэмжиж өгнө. Алуу ямар уусмал вэ гэдгийг төсөөлөхөд бэрх байна. Миний бие махбодод ороод яаж ажиллахыг төсөөлөхөж бэрх. Хоёрдугаар бүтээгдэхүүн бол ургамлын цай. Бидэнд эрч хүч сэргэг байдлыг өгдөг. Мөн бидний бие махбодод хамгаалалтын нөлөө үзүүлнэ. Амсаж үзээ сонирхолтой санагдаж байна. Харин 3 дугаар бүтээгдэхүүн бол уурга амин дэмийн коктейл. Энэ жин хасах хөтөлбөрийн үндсэн бүтээгдэхүүн. Энэ коктейлээр бид чиний өдөрт иддэг 2 хоолыг орлуулна. Бэлтгэхэд хялбар Лиза амттай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл миний цагийг хэмнэн үүний зэрэгцээ надад хор болохгүй.
Тэгээд ойрын 2-7 хоногийн дараа чиний анхны үр дүнг харна. Өдрөг сонсогдож байна. Маргаашнаас эхлэе. Тэгье. Лиза надад урам зориг өгч итгэл төрүүлсэн. Би өөрийн жим бол насаа бууруулахын тулд бүх ил хүчээрээ чармаана. Лиза надад коктейлийг яаж бэлтгэхийг зааж өгсөн. Одоо коктейло бэлтгээд амсъя. Цаашид Ира өөргийн коктейлоор өдөрт идэх 2 хоолоо орлуулж байх болно. Маш амттай юм. Төсөл эхлээд аль хэдийн 7 хоног өнгөрч үйл ажиллагаа эхэлсэн. Гэхдээ нэг асуудал байна. Би оройд ердийн хоол идэхгүй байж чадахгүй юм. Би идмээр байна. Миний биеийн дээд хэсэг илүү сайн турж байгаа. Харин доод хэсэг гуй надаас нэг л явах дургүй байна. Тиймээс тогтмол дасгал хийхийг Лиза надад зөвлөсөн. Ямар дасгал хийж байгаагаа одоо би харуулъя. Маргааш би Машатай уулзна. Тэгээд 6 цогц хувцас сонгохыг надад хүссэн. Гэтэл би одоо өөрийнхөө шкафныхаа урд зогсоод юу сонгох вэ гэж бодоо зогсож байна. Миний бүх хувцас багшийн загвартай гэж хэлж болно. Хар бараан эсвэл цагаан. Би өөртөө өөр хувцас сонгож чаддаггүй. Яагаад гэвэл надад таарахгүй эсвэл хит тод болцоход над руу их анхаарал татна гэж айдаг. Тиймээс хувцас сонголтын хувьд би үргэлжил нэг хаалттай тойргоор яваад байдгийм. Гэхдээ энэ өөрчлөгдөн гэж найдаа. Машад Ирагийн хувцснууд таалагдах болов удахгүй мэдээ. Би Ирагийн танилцуулгыг үзэж байхад тэрний чимээгүй ярьж байгаа нь миний санааг зовоосон. Тэрний хувцснуудыг үзэх сонирхол их төрсөн л дөө. Яг гэвэл танилцуулга дээр харсан хувцас надад таалагдаагүй. Би мэрэгжилтний гайхшруулахын тулд өөртөө байгаа хамгийн дажгүй хувцснуудыг сонгосон. Би чамд өөрийн бараг бүх хувцснуудаа аваад ирлээ. Би итгэхгүй байна. Чамд илүү олон хувцас байх ёстой доо. Эмэгтэй хүнд олон хувцас байдаг хэдий ч тэднээс зөвхөн дуртай хэдийг л өмсдөг шүү дээ. Энд байгаа хувцснууд бол миний яг 7 хоногтой өмсдөг хувцснууд. Маш уйтгартай, бүгд хар. Яг нэг л форматын хувцас. Бидэнд энд даашин зэн. Уйтгартай. Энэ бол хуучин хэм маягтай. Тэр нь тохироогүй. Чиний доод хэсгийг өргөн харагдуулдаг энэ юбкний талаар яриач. Чи энийг өмсвөл хавгүй намхан хүнд харагдана. Би мэдэж байгаа. Гэхдээ одоо өмсөх зүгээр л их хэвтэйхэн байдаг. Орчин үеийн ертөнцид нэг ч хүн өмсөх ёсгүй хэлбэр дүрс. Чи хар бараа өнгийн тусламжтайгаар бусдын харцнаас зүгтэж байгаа юм шиг санагдаж байна. Би энд чимээгүйхэн явчихыг гүгээд өнгөрье. Гэхдээ та нар над руу харах хэрэггүй гэж байгаа юм шиг. Тийм ээ, ер нь тийм. Би анхаарал татахгүй байхыг их хичээдэг. Шкафанд байхад энийг анзаарахгүй л те. Гэхдээ би дүлгүүр дээр хувцснуудыг игнүүлээ тавьсан чинь бүгд л хар бараан байна. Энэ хоёр хувцсны талаар асуулт байна. Энэ хувцас чамайг хөгшин эмээ шиг харагдуулж байгаа болохоор надад таалагдахгүй байна. Харин энэ чиний гуйыг маш хүндрүүлж харагдуулж байгаа болохоор надад таалагдахгүй байна. Аль нь чамд илүү үнцэнтэй вэ? Тэгэхээр бид энийг устгах гэсэн үг үү? Тийм ээ, тэрийг устгана. Энэ нь илүү үнцэнтэй юу те? Тэгээд Маша юбкийг маниканд өмсүүлсэн. Шидэд хайч би. Энэ юбкийг илүү сонирхолтой болгож байна. Мөн хайчлах бүртээ юунд баяртай гэж хэлж байгаагаа тод дугаар хэлж болно. Тэгээд тэр хайжилж эхэлсэн. Эхэндээ маш нэм бай. Бурхан, би хизээ нэгэн цагт энийг хийн гэж бодож байсангүй. Гэхдээ чамд одоо ямар амар болохыг ойлгож байна уу? Тийм ээ, бид одоо харна. Би хамгийн саарл юбкээ нарийн уяанууд болгож хайчилсан. Би хайчилж байхдаа юбкний бүдүүн харагдуулж байсан миний гуйны зарим хэсэг нь алга болж байна гэж төсөөлсөн. Өөртөө итгэлгүй байгаа байдал минь миний айдас дотоод болгоомжлолууд надаас салж байна гэж төсөөлсөн. Чиний амьдралын саарл бүхэнтэй салах хэсэг үздэг. Амьдралаа илүү өнгөлөг болгохын тулд ойлголоо. Би хэнийг өөрөө хийхээр хизээч зориглохгүй байх байсан. Сэтгэлдээ сөрөг мэдрэмжийг аль болох бага оруулахыг л хүсэж байна. Оо, наад чи ёстой дог санаа байна. Аливаа хайчлаарай. Харж байна уу? Би бүр яг энэ бүгдийг надаас салж байгааг мэдэрч байна. Үнэхээр дог байлаа. Хайчилсан даавны хилтерхий бүртэй хамт тэр өөрт хэрэггүй бүхнээ авч хайж байна. Тийм ээ. Тэр энэ тал дээр цаашид удаан ажиллах хэрэгтэй болно. Энэ нэг өдрийн ажил биш. Гэхдээ эхлэн тавигдлаа. Энэ чинь хамгийн чухал нь. Ер нь энийг хайчлаад харамсалтай санагдсангүй гэдгийг хэлхийг хүсэж байна. Их сони юм аа. Маша миний хүлээж байсныг болон тэрнээс ч илүү хийлээ. Миний асуудлын үндэс суурийг яг оллоо. Тэгээд надад зориулж маш хялбараар ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Тиймээс би тэрний хэлснийг хүлээж авсан.
Түүний араас үргэлжлүүлээд явхад бэлэн байна. Маша надад маш их таалагдсан. Асар том эерэг нэрхтэй. Тэрнтэй байхад өөрийгөө маш өөр өнцгөөс мэдэрсэн. Саарал бүдүүн биш. Ер нь бол тэр миний сэтгэл санааг өргөсөн. Миний хувцас ийм саарал уйтгартай байж болохгүй гэдгийг Маша надад маш сайн ойлгуулсан. Би үнэхээр л тийм хүн биш. Би оройн хоолноос татгалзаж чадахгүй. Оройн хоолндоо ердийн хоол идмээр байна. Чи оройн хоолндоо уух юм биш зүгээр зажлах юм хүсэж байна да. Яг тийм би зажлахыг хүсэж байна. Асуудлыг шийдэх олон хувилбар бий. Чи өөртөө зориулаад коктейлоор арцтай бин хийж болно. Таалах эсвэл дөнгөж хайрсан бүлэхэн шарвин хийгээд зажлаад идэж болно. Арцтай бин шарвин идэхэр чин нэмэхгүй мүү? Үгүй, коктейлоор хийхээр илчлэг багтай бас ашигтай болдог. Сайн байна уу? Өнөөдөр би өөртөө маск тавилаа. Тэгээд сэтгэлдээ та нартай хуваалцахаар шийдсэн юм. Одоо маск авах цаг болсон байна. Зарчмын хувьд үр дүн бол их дайггүй шүү. Нүүр нэгэн жигд болсон юм шиг харагдаж байна. Надад ер нь их таалагдлаа. Өгцгöd оршлол. Гизээ чангал. Толгоогоо урагшаа. Сайн байна. Гизээ тат. Чадахгүй нэ. Гизээ татаарай. Сайн байна. Чадахгүй. Унлаа. Болж байна. Сайн бариарай. Өдөр бүр 20 секунд нуруу өдөж байна. Зүгээр дээ өдөр бүр 20 секунд барина. 10 дахь өдөр бүр дахиад 5-ыг нэмнэ. Маргааш би Алексетай зураг авалтанд орно. Тэгээс сорилтонд орно. Юу болох талаар ямар ч төсөөлөл алга. Мэдхгүй зүйлийг хүлээх нь үргэлжил санаа зоводог. Гэхдээ энэ удаад бүр их санаа зовж байна. Ира товлсон газраа ирлээ. Тэр санаа зовсон хിവэрэ. Би үе төслийн багийнхан надад зориулж ямар сорилт бэлтгэх бол Алексей ямар нөхцөлтэй уулзах вэ гэж бодож байсан. Гэхдээ юу ээж болохыг огт төсөөлж чадаагүй. Чиний харж байгаачлан бид номын санд биш байна. Аль бич чамд хэврээ. Сайн уу? Харахад таатай байна. Сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Сайн харагдаж байна шүү. Тэр маш ичимхий ямар нэгэн үйлдэл хийхээс сэтгэл хөдлөлөө гаргахаас бий бардаг. Яг хүний хувьд чамайг аваад зүгээр л сэгсэрхийг хүсэж байна. Тэгээд өнөөдөр чамд шинэ мэдрэмжүүд төрөөсөө гэж хүсэж байна. Яг гэвэл өмнө чи ийм газар ирж байгаагүй л байх. Чи ийм машин хизэж унж байгаагүй байх тийм үү? Унж байгаагүй. Үннийг хэлэхэд надад сэтгэл төрүүлсэн. Өнөөдөр чи өөрийн гэсэн машинтай, би өөрийн гэсэн машинтай байна. Тэгээд хоёулаа машинаа унаад би биенээсээ төрүүлэхийг хичээнтэй. За. Явцгаая. Очиж хамгаалалтаа зүгээд давхицгаая. Алив. Давхи. Би хүүхдийн хувцас өмссөн. Чам туслах уу? Тэгээч чаддгүй. Би дараа нь машинда багтах юм уу? Багтахгүй юм шүү. Би үнэхээр гайхсан. Тэр хувцанд багтчихсан. Цахилгаан татхад үнэхээр гоё таарч байсан. За, одоо бид давхинд Дараа нь бид машин авахаар явсан. Би өөрийгөө муу охин болчихсон юм шигээр мэдэрч байсан. Эцэг ихээсээ зүхтаад одоо хориотой юм хийх гэж байна. Үннийг хэлэхэд би баг зэрэг үл итгэх байдлаар хандсан. За яг би энэ машинаар нэг тойрно. Дараа нь тэгээд яах юм? Хөөе. Ногоон гэрэл асч байна. Яагаад зогсоод байгаа бэлээ? Тэр эннээс таашаал авч байна уу үгүй юу гэдэг сэтгэл хөдлөлөөс нь харахад хэцүү байна. Тэр одоо хийх гэж байгаа зүйлээсээ ер нь санаа зовж байна уу үгүй юу? Миний бодлоор Ира надад сонголт алга давхахаас гэж л бодсон байх. Эхний тойрогтоо би торомзоо бараг огцом дараагүй. Би айж байсан. Тэр хүмүүжилтэй эр хүний хувьд намайг урдаа гаргасан. Тэгээд магадгүй миний ард байгаад уйдсан байх л да. Тойргийн талдаа ороод явж байхад хажуугаар давхиад өнгөрсөн. Зам дээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг гүйцэж төрүүлэхэд ер нь бол эрэгтэй хүн вау гэдэг. Гэтэл би дахиад л ирчүүд үгээд инээсэн. Хаасаа гიშгээд л болоод л байсан. Тэр торомсыг баг оролдоогүй. Хоцорч хэрэггүй гэж би бодсон юм. Би өөрийн чадах хамгийн дээд хэмжээгээр хурдалсан. Тэр улам сайжирсаар л байна. Би хаазаа гიშгэж эхэлсэн. Сүүлийн эргэлтийн өмнө торомзоо дараад би өөртөө арай итгэлтэй болсон. Тэрний араас зайгаа алдалгүй дагсаар л байсан. Тэгээ би эр хүнээс холдохгүй уралдаж байна гэдгээс таатаа санагдсан. Миний бүр сэтгэл хөөрч эргэлтүүд дээр машин дотроо хинч сонсоогүй байсан ч хашгирч эхэлсэн. Хүн дахин амилсан л юм шиг. Альбай урагшаа. Сайн хаазал.
Энэ нөгөө яриад байсан ирч хүч байх нь би үнэхээр энийг мэдэрсэн. Өөрөө хийж чадсан. Тэр бүр амтанд нь орсон. Тэрэнд энэ таалагдсан. Тийм ээ үнэхээр дог байсан. Энийг хийх хэрэгтэй байсан байна. Зүгээр л өөрийнхөө төлөө. Чи тэнд хашгирсан гэсэн үү? Би малгайтай байсан болохоор над сонсогдсонгүй. Сүүлийн хэсэг ташгирсан. Тийм ээ, тийм. Яагаад гэвэл би хурдаа нэмсэн эргэлтүүдээр огцом орхолсон. Тэгээд би ерөөсөө бие барьж дийлэхгүй юм байна гэдгээ мэдсэн. Үнэхээр гайхалтай. Өнөөдөр бид тэрний сонирхлыг татж чадлаа. Энэ машин уналтаар чи амьдралд хамгийн сайн сайхныг хүрдэх хэрэгтэй. Баярлалаа. Үннээсээ хэлж байгаа шүү. Юунаас ч бүү ээ. Тэгээд хүмүүс чиний талаар юу ч гэж боддог нь бидэнд огт хамаагүй. Танд их баярлалаа. Чи яахаар байсан бэ? Амьдралд үргэлж ирч хүчийг олж шин зүйлийг оролдож үзэх хэрэгтэй гэдгийг би ойлгож байна. Шинжлэх ухааны нийтлэлийг ямар нэгэн сэтгүүлд хэвлүүлснээр биш, харин үүний ачаар л өсөж хөгжинө. Өөрийгөө илүү их бодож байх хэрэгтэй. Би дөнгөс сая Йошо ягуудны сорилтонд ороод буцаж ирлээ. Уулга алдах ус сэтгэгдэлтэй байна. Сэтгэл хөдлөл дээд зэгтээ тулсан. Ялангуяа сүүлийн хэсэг. Сүүлийн тойргийн үеэр эхэндээ байсан айдас болгоомжлол байхгүй болсон. Үнэхээр гайхалтай байлаа. Бид тэр машинаар сэнсэртлээ эргэлээл гэж хэлж болохоор байх. Өнөөдөр би Herbalife-ийн бин хийж байна. Би хоол хийх тийм ч дуртай биш л дээ. Гэхдээ би бин идмээр байна. Тэгээд хийж үзье гэж шийдлээ. Одоо юу болсныг харуулъя. Энэ бол эхний бин. Энэ бол сүулдэ ямар болсон? Амттай харагдаж байна. Эдхийг тэсэн ядаа хүлээж байна. Төслийн талаасаа илүү хугацаа өнгөрсөн байна. Би одоо өөрийн явцын үр дүнгээ мэдхийн тулд зөвлөх Лизатай уулзахаар явах гэж байна. Миний үр дүн сайн үзүүлэлт супер гарна гэж найдаж байна. Оролцогч маань сар хагасын хугацаанд Herbalife Nutrition-ийн шинэ тэжээлийн зөвлөхийн зөвлөгөөг дагаж мөрдөж байна. Тэр зөв хооллож, спортоор хичээлж эхэлснээр жингээ хасах болсон. Түүний үзүүлэлтүүдийн шинэ тоог харах цаг боллоо. Сайн уу яра? Сайн уу Лиза, чамайг харахад таатай байна. Сар хагасын хугацаа маш үр дүнтэй өнгөрсөн. Үр дүн гарч байгааг би харж байна. Чи нүдэн дээр өөрчлөгдөж байна. Би хичээж байгаа. Миний магтаал бол би өөрөө болж байна. Сар хагасын хугацаанд чамд ямар өөрчлөлт гарсныг харъя. Тэгэхээр чи анх эрэхтэй ямар тоотой ирлээ? Санаж байна уу? Тийм ээ, 69.6 кг. Өнөөдрийн байдлаар би 4 гаруй кг жин хассан. Гэхдээ намайг тойргийн хэмжээ илүү их баярлуулж байгаа. 41 см. Энэ ямар гайхалтай тоо вэ? Тийм ээ, үнэхээр гайхалтай. Бараг хагас метр. Чи минь гоо бүсгүй болсон байх шүү дээ. Баярлалаа. Тийм ээ, мундаг байна. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэрнийг хараа шууд анзаарч болохоор байна. 40 см гэдэг үнэхээр гой сонсогдож байгаа. Харин 4 кг гэвэл арай л бага сонсогдож байна. Гэхдээ 40 см гэдэг тоо илүү сэтгэл төрүүлж байна. Энэ хугацаанд би огт өлсөөгүй. Юунаас илүү намайг баярлуулж байгаа. Би огт өлсөөгүй, ямар нэгэн хориотой хүнсний бүтээгдэхүүнд татагдах сэтгэл төрөөгүй. Амттан давслаг хоолнд татагдаагүй. За тэгвэл надад чам зориулсан гинтийн бэлэг байна. Одоо тэгвэл хоёулаа шоколадтай лир нэртэй коктейлийг хийнэ. Коктейлийг хийхэд бүсгүүчүүд маань Herbalife Nutrition-ийн Jorinov тос болно. Чи номноос уншаад би чамд юугаар туслах уу гэдгийг хэлтийх үү? Үйл явцыг чи өдөрт. Тэгье. Би гэртээ өдөрт хэдэн удаа коктейл хийдэг болохоор хэцүү байгаагүй л те. Надад шоколадны амттай формуланы коктейл хэрэг болно. За. Формула 3, лир, алоэ ургамлын ундаа, ус 1 стакан, ус тэр байна. Мөн корица энд байна. Гайхалтай. Би өөртөө дасал болсон зүйлээ хийж байсан болохоор гар өөрөө үйлдэлүүдээ санаад шууд л хийж эхэлсэн. Алоэнийг таглаа, формуланы коктейл, химжигч халбгаар 2-ыг, формула 3, химжигч халбгаар 2-ыг. Одоо намайг юугаар гайхшруулах юм? Би энэ шоколадтай коктейлийг сар хагасын хугацаанд маш их уусан шүү дээ гэж бодож байсан. За яхав лир нэмчихье. Боллоо. Вау. Чи аяглах уу? Тэгэ хүч хүрдгүй. Чи нэрэ гартаа хүч байхдаа би чамайг дасгалд ирэхдээ юу гэж хэлж байсныг санаж байна уу? Үнэхээр нийттэй байсан. Ира банз байрлалыг яаж барьж байгааг хараад би ингэн гэж бодоагүй л дээ. Тэгээд Эра чи яагаад худлаа хийгээд байна гэсэн чинь Лиза би худлаа хийлээгүй. Миний гар үнэхээр хүч багтай гэсэн юм. Тэгээд тэр өвдгөн дээрээ өгзгөө дээшээ өргөө тохоогоо тулж байсан. Нөгөөд нь хідэн лирээр чимгэлчихье. Ингээд болох уу? Тэгье. Бэлнэ үү? Сайхан харагдаж байна.
Чам таалагдж байна уу? Маш их. Үнэр корица шоколад лир сайхан үнэртэй байна. Одоо амттай байх та. Зэрэг уух. Тэгээ 3 4. Лир шоколадны коктейлийн амтыг өөрчилчих шиг болсон. Тэгтэл коктейл маш зөөлөн болсон байсан. Сүфлэ шиг л зөөлөн. Гэхдээ үнний зэрэгцээ шингэн. Евробусын амттай. Евробусын амттай. Би яг энэ хурдаараа төслийн үлдсэн хэсгээ өнгөрүүлнэ гэж найдаж байна. Бас ижил хэмжээний жинхас нь бараг 6 кг гэсэн үг. Тэгвэл би яг мега од болно. Оролцогч маань төлөвлөгөөгөө биелүүлж чадах болов? Үүнийг финалийн хэмжилтийн үеэр олж мэдээ. Харин одоо түүнд амжилт хүсье. Хэдэн сарын хугацаатай би өөх тостой хоол майонез идэхэ болсон. Гоё бүслэхий мөрөөрөө сайн турсан. Ер нь бол 1-2 арзмаар гарцаагүй хассан. Шууд л мэдэгдэж байгаа. Надад үнэхээр таалагдж байна. Мөн баяртай байна. Би ямар харагдаж байгаа надад өөрт минь таалагдж байгаа. Хөөх, гоо бүсгүй минь. Мундаг байна. Би дөнгөж сая Мария Романовгийн надад зориулсан гинтийн бэлэгтэй уулзалтанд яваад ирлээ. Өнөөдөр баг зэрэг туршилт хийн. Би энэ өдрөөс энэ гинтийн бэлгээс үнэхээр таашаал авч байна. Тод цамц. Чи энэ дараа бэлэн биш байж магадгүй. Дахиад багш шиг харагдана. Би хүсэхгүй байна. Би чамд яаж өмсүүлэхийг чи мэдэхгүй л байна. Дотрийн гадагш нь харуулад уу? Тийм ээ. Үнэхээр мартагдчихгүй сэтгэл үлдээсэн. Бүсгүйчүүд манд хувцас сонгоод дэлгүүрт хэдэн цагийг өнгөрүүлсэн. Очоод өмсөж үзье. Сайхан туршлага болсон. Олон практик зөвлөгөөнүүд мөн яаж хувцас сонгож авах вэ гэдэг тал дээр тод загварлаг миний дасан дүр төрхөөс ялгаатай байх тал дээр олон зөвлөгөө өгсөн. Бид энэ шугамыг өргөн болгочих бол хувцснууд хоорондоо зохицож чадна. Загварлаг бас өнгө нь гоё тод. Маш чамд маш их баярлалаа. Энэ гинтийн бэлгээс илүүг сэтгэхийн аргагүй. Чи өөрийн амьдралдаа хизээч ийм тод өнгөнүүдийг татдаг болно. Тэгээд чи өөрийн амьдралдаа илүү их өнгө, хамгийн гол нь гэрлийг нэмэхийг хүсэх болно гэж найдаж байна. Ийм боломжийг олгосон төсөлд үнэхээр их талархаж байна. Өнөөдрийн сонгосон хувцснуудын аль нэгийг финалийн өдөр өмснө. Харин алийг өмсөхийг тун утгагүй олж мэдээ. Финал ойртож байна. Би үсэндээ хамгийн их санаа зовж байна. Үс засвалтанд. Хувцсандаа би санаа зовхгүй байна. Финал дээр уулзъя. Төслийн хамгийн чухал өдөр ирлээ. Эра өнөөдөр өөрийн хуучин дүр төрхтэйгөө салах ёс гүйцэтгэж, шинэ өнгөлөг сонирхолтой амьдрал руу шилжинэ. Сэтгэл хөдлөсөн мөч гэвэл энэ бол сүүлийн өдөр. Сүүлийн алхмуудыг энд хийж байна гэсэн бодол би өөр болж гарна. Тэгээд харамсалтай нь энэ бүгд дуусна. Хувиргалт хийгдэж байгаа бүхий л хугацаанд оролцогч маань өөрийгөө толинд харахгүй. Энэ нь сэтгэлийн улам догдлуулна. Ира, энэ туршилт байх болно. Юун түрэнд чиний хувьд чам таалагдана гэж найдаж байна. Ойлголоо. Удахгүй уулзъя. Ира бүгдийг алмаар болно. Би амлаж байна. Привести в порядок мысли, привести в порядок тела. Это все мои желания, то, чего хотела. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт ноёд хадагтай нараа. 3 сарын өмнө бид Иринатай анх уулзсан. Харин өнөөдөр бид дүгнэлт хийж ямар үр дүнд хүрснийг харахаар энд цугалцгаагаад байна. Иринатай анх уулзахад тэрээр зоригтой хариуцлагатай гэж санагдсан. Би тэрний хоололтод Herbal Life Nutrition-ийн бүтээгдэхүүнүүдийг нэмж оруулсан. Тэгээд үүний тусламжтайгаар тэрний хоолол болон жин дээр ажилласан юм. Маш амттай. Ирак сайтар сэргэж өгөхийн тулд би тэрнийг уралдаанд дуудсан. Над итгээрэй. Тэрээр тэнд үнэхээр дэлгэрч огт өөр хүн болсон. Тэгээд Ира төдийгүй би ч гэсэн тэндээс маш их таашаал авсан. Албай урагшаа сайн хаазна. Үнэхээр дог байсан. Тэгээд мэдээж эрэг тэрний дотоод өөрчлөлтүүдийг гадна харагдуулахын тулд бид тэрний хувцснуудын талын устгад оруулж өөр өнгөлөх хувцснуудаар баяжуулсан. Би хайчилж байхдаа өөртөө итгэлгүй байгаа байдал миний айдас дотоод боломжуудаас надаас салж байна гэж төсөөлсөн. Чиний амьдралын саарл бүхэнтэй салах ёс гүйцэтгэе. Амьдралаа илүү өнгөлөг болгохын тулд. Ойлголоо. Тэсийн ядан хүлээж байна. Тэгвэл яриг тайсруулъя. Сэтгэл маш их хөдөлж байсан. Би ойлгохгүй гэж айж байсан. Гэтэл нулимс өөрөө ирэхгүй нүднээс бөмбөрөх болсон.
Би Ирак хараад тэрний төлөө маш их баярлсан. Тэр маш мундаг, зоригтой, өнгөлөг, өөртөө итгэлтэй. Тойлны өмнө зогсож байхдаа би тэсэн ядан хүлээж байсан. За яасан? Бэлнэ үү? Ирина 1 2. Намайг Ирина Данилович гэдэг би өөрийгөө саарл болгон шиг мэдэрдэг. 1 2-ын 3. 3. Алив яриара чи гайхалтай харагдаж байна. Энэ би биш байна. Энэ чи биш байна. Одоо чи үргэлж юм байна. Би үзэсгэлэнтэй юм байна гэдгийг ойлгосон. Би гайхалтай харагдаж байна. Би загварлаг, орчин үеийн би та нарын харцыг татаж байна. Ирочка, бид хоёр 3 сарын хугацаанд гайхалтай ажил хийсэн. Гайхалтай үр дүн гарсан. Гэхдээ чи өөрийн үзүүлэлтүүдийн өнөөдрийн тоог мэдхийг хүсэж байна уу? Тэгийг гэхдээ өөрийгөө харсны дараа бол та одоо тэмч чухал биш вэ? Алив жин дээр очие. За. Жин дээр зогсож байхдаа би ямар тоо харахаа мэдэж байсан. Яагаад гэвэл тэр тоонд хүрэхийн тулд хэдэн сарын турш зүтгэсэн. Чиний анхны жин 69 кг 600 г байсан. Өнөөдрийн байдлаар чиний жин 59 кг 600 г. 600 грамм. И мы с тобой... Чи яг 10 кг жин хассан байна. Ийм тоо үлгэртэл байдаг байх. Энэ тоо миний хувьд маш үнцэнтэй. Би өөртөө илүү итгэлтэй болсон. Чи тойргоос 60 см хассан. Тийм ээ. Төсөөлж байна уу? 60 см гэдэг бол их. Би хэлэхгүй байхын аргагүй бас нэг тоо байна. Төслийн 3 сарын хугацаанд чи 19 насаар залуучсан. Би санаж байна. Би өөртөө илүү итгэлтэй, илүү залуу болох боломжийг олсон. Гаднаа төдийгүй дотроо. Чи үнэхээр гайхалтай, маш мундаг байлаа. Би чамтай салах ёс гүйцэтгэхгүй. Чамд хизээ туслахад бэлэн гэдгийг чи мэдэж байгаа. Чамайг клубтэй хүлээж бай. Эрүүл амьдралын хэм маягийн клуб. Баярлалаа. Чи маш үтсгэлэнтэй, маш загварлаг, чи маш сонирхолтой хөвгүн. Чамайг үүнийгээ бүү мартаасаа гэж хүсэж байна. Гэхдээ ингэж болоогүй шүү. Өнөөдөр чиний өдөр. Чамд энэ цэцгийг өгөхийг хүсэж байна. Энийний хажуугаар чи одоо байгаа байдлаа хизээч битгий мартаарай гэж хэлхийг хүсэж байна. Чи үнэхээр од шиг гийж байна. Хүн маш олон зүйлийг хийж чадна гэдгийг чи мэддэг болсон. Чамайг барьж байгаа гавуудыг аваад хай. Тэгээд өөрийн хүснээрээ дураараа амь. Баярлалаа, Лёша. Баяр хүргэе. Сэтгэл хөдлөл дээд зэгтээ тулж байна. Үг олоход үнэхээр хэцүү байна. Гэхдээ би мэдээж хэрэг талархлын үгээ хэлнэ. Алексей надад маш их дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Энэ төсөлдөх миний амжилтын 30% чинь яач тус. Чамд маш их баярлалаа. Лиза, чамд бас маш их баярлалаа гэж хэлээ. Дэмжлэг үзүүлж байсанд, мэдлэг өгсөнд, жин хасах үйл явц тухтай байх боломжийг олгосонд баярлалаа. Жин хасах үйл явц үнэхээр амар байгаагүй. Мария, өнөөдөр би өөртөө итгэлтэй байгаа. Чиний надад тусалсны ач гавья. Би өөртөө илүү итгэлтэй болсон. Өөрөөсөө ичхээ болсон. Би илүү өнгөлөг хувцс өмсөхөд бэлэн болсон. Илүү нээлттэй болсон. Төслийн багийн ачаар энэ хэдэн сарын хугацаанд би төсөлд ирсэн зорилгоо биелүүлж чадсан.